Өдрийн мэнд. За өнөөдөр Seiko-гийн тактикал утгатай танилцъя. За энэ Seiko-гийн хийц тактикал утга байна. Энэ утгыг яагаад онцлоод байгаа юм бэ гэхэлэр манай даргачуд бол тактикал утга хийдэг. Гэхдээ Seiko-г бол олон тоогоор хийсэн мэдээж хүчний байгууллага зэрэг цагдаа тусгай хүчний хандаа зориулж олон тоогоор хийснээрээ бас онцлог юм болов гэж бодоод энэ утгыг би онцлоод ярилцмаар санагдлаа. За энэ утга болохоор Kydex сууйтай. За бүсэндээ мэдээж юм бүсний оруулгатай ийм хувьтай утга байна. За утганы хувьд болохоор нийт урт нь нэг 25 см байх шиг байна. Эртний урт бол 12. Тэгээ иш нь бол бас нэг 12 гарантай л байх шиг байна. Тэгэхээр ийм утга байна. Гангийн хувьд болохоор 1084 гантай. Иш Micarta болон G10 ийм иштэй ийм утга байна. Энэ утгыг яагаад онцлоод байгаа юм бэ гэхлээр энэ утганд одоо цэрэг цагдаа тусгай хүчнийхэн эсвэл одоо амьд үсэн аялалд илүү тохиромжтой гэж ойлгоод энэ утгыг би онцлоод байна. Гол онцлог зүйл бол ерөөсөө л ишний хэсэг энэ барьц. За ингээд барьцны олон хөлбөрт 1 2 3 4 5 гих мэтчлэн ингээд маш олон барьц авч болно энэ утгаар. Тэгэхээр тусгай хүчний ханд бол яг илүү тохиромжтой санагдаж байна. Тэгээ ингэж барьж болох гэдэг байна. Ингэж барьж болох гэдэг байна. Ингэж барьсан ч болох гэдэг байна. Тэгэхээр барьц бол хангалттай байна. За ингэж барьж болж байна. Ингээд ахиулсан ч бас болж байна. Гих мэтчлээ. За энэгээр энтэйж алхал лантууны хооронд энэ түншиж зохиж болохоор байна. Энэ бүгдийг тооцож хийсэн болов уу гэж ойлголоо. Утга бол мэдээж full tank хийцтэй. За энэ дээр ийм зис оруулгатай ийм хоёр зис оруулгатай утга байна. За энэ утганы талаар мэдээлэл солилцоод санал хүсэлтэд бас ярилцаарай. За энэ дээр миний нэг танилаас бас энэ ишний хэсэг жоох урт байна гэж хэлсэн. Тэгэхээр энийг бол дан нүцгэн гараараа хүн барихгүй л дээ. Халуун хүүтэн ямар ч нөхцөлд бол энэ бэлитэй. Тэгээ нүцгэн гараар ч хүн байрна. Тэгэхээр одоо дундаж над шиг гартай хүн байж болно. Эсвэл надаас том гартай хүн байвал энэ чинь бэлитэй бол бүр л илүү атгах орон зай хэрэгтэй болох байлгүй. Тэгэхээр энэ бол тэрийг тооцож бас ишийн баг зэрэг уртаар хийсэн юм болов уу гэж бодож байна. Нөгөө талаасаа энэ хэсгээр яг ингээд нарийсан байна. Энд дээр чи ачаал их ирэх юм биш үү? Хугарчихгүй юу гэсэн бас тийм асуулт ирж ийсэн. Тэгээд энийг бас тестлж үзье. Тэгэхээр тестлээд шалгаад дээр нь гიშгээд ч юм уу ингээд ачаал өгөөд үзэхлээр ер нь ямар байх нь бас шалгая. Тэгээд бичлэг оруулъя. Ийм сонирхолтой утга байна. Тэгэхээр олон тоогоор хийгээд одоо ер нь бол энэ утга нь бас цөөхүүлдсэн дуусч байгаа гэсэн. Тэгэхээр тусгай хүчний найзууд бол энэ утгаас хаваад бас нэг Монгол дархныхаа хийсэн утгыг шалгаад тэн дээр ямар нэгэн тайлбар хэлүүлэх зүгээр байна. Тэгэхээр ямар нэгэн комент тайлбар авал бас дараагийн хөгжүүлэлт дээр ийм тийм байна гэдэг талаас нь ярил илүү амар юм болов уу гэж бодоод би энэ утгыг бас онцолж өнөөдөр ярьж байна. Тэгэхээр найзууд ашиглаж үзээд энэ дээр ямар нэгэн санал хүсэлтэй үл илэрхийлээрээ. Тэгээд сан солилцъя энэ утган дээр. За тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа та бүхэнд.
юм утга байна шүү.